$1,000. Монгол бол $2,000 байсаар байгаад 20 жил болчихлоо шүү дээ. Яг 300-аас явсан. Эднийг 300-аас явсан, манайх 300-аас явсан. Гэтэл эднийг 37 болчиход манайх 2,000-аар явж шүү дээ. Ингээд зэрэг чинь болохгүй байна. Энд чинь нөгөө жижиг дунд үүдүүд хөгжөөгүй байгаа. Бодлого байхгүй л харуулж байна. Өнөөдөр дахиад бодлого шөнөлдөө. Өнөөдөр ингээд өөдржүүлэлтийн хөтөлбөрөд гаргацсан. Жил болгон 30 тэрбум төгрөг ингээд өгч जैन. За мэд ямар ч бодлогогүй өгч जैन. Яг үйлдэл байгуулж जैन. Тэрэн дотор ганц хоёр онцгой үйлдэл байна. Гэтэл нөгөө хөгжлийн бодлоготой холбоотой үйлдэл байхгүй. Яаж ярих юм? Жишээ нь ноодорын үйлдэл яхаа, харь ширний үйлдэл яхаа, гутлын үйлдэл яах юм уу? Энэ түүхийн идэ мад аж ахуйн гаралтай түүхийн идэ бид л боловсруулах юм болохгүй юм бол өөр хэн боловсруулах юм? Хэрвээ хэд боловсруулах юм бол маш өндөр татвартай байх хэрэгтэй. Би жишээ нь одоо ноодуудаа дахиад ярив. Монголын ноодорыг өнөөдөр 50-60 мянган төгрөг авч байгаа шүү дээ. Энэ бол баг байна уу? Энэ хүн чинь баг жинхэнэ өртгөн биш юм. Энэ ноодорыг яахын тулд бид мацтад өгж байгаа төрөөс өгж байгаа энэ татвар чинь энэ чинь ноодорын үнд орж явна шүү дээ. Жишээлх юм бол одоо зөв зүүн аймагуудад одоо шүлхий өвчин гаргаад 2, 3, 4 тэрбум төгрөг зүгээр мацтад татаад өгч шүү дээ. За худаг гаргана гээд 1000 худаг гаргана гээд олон тэрбум зарцуулж байна. Хүүхдийн дээд сургууль сургамж хийж байна. За тэгээд эмнэлэг твтгэгт нь өнгөө үйлчилж байна. Ингээд байх юм бол ер нь манай энэ за аймаг сумдын зардал гэдэг бол үндсэндээ малчтад зориулсан зардал. За өвсний онцгой комисс хадгалан дэжээдийн байнгын одоо нөөцийн фонд байгуулна гэдэг чинь тэгээд өвсөө хямдруулаад өгч юм. Энэ бүхнээ тооцох хэрэгтэй юм. Тэгвэл одоо энэ малчмын салбараас одоо малчдад 400 мянган хүн ам зоож байгаа тийм үү? Тэр малчдын амьдралч бидэнтэй холбоотой тийм ээ. Тэгэхээр одоо энэ малчдын бизнесийг ер нь яаж дэмжих вэ? Жишээ олгоод. Яг энэ одоо сая Дасцэг доктор хэллээ. Энэ боловсруулах салбар энэ малчдын ч одоо үйлдвэрлэдэг бүтээгдэхүүн нь бол одоо мах, арьс, сэрүүснээс сүү гэл ингээ мал аж ахуйн гаралтай төвхөйдөл байна шүү дээ. Тэгэхээр хамгийн гол нь энэ малчдын өөрийнх нь бий болгодог энэ бүтээгдэхүүнийг үнэтэй болгох хэрэгтэй. Үнэтэй. Түүгээрээ буцаад малчдын орлого нэмэгдэнэ гэсэн агуулгаар. За яаж үнэтэй болгодог вэ гэхээр ахаал одоо энэ боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх хэрэгтэй. Ноос, ноолуур, арьс, сэр, махны үйлдвэрүүдийг төрөөс маш оновчтой дэмжиж хөгжүүлмээр байна. Жишээлбэл энэ кластрын хандлагаар хөгжүүлэх хэрэгтэй. Ингэсэн тохиолдолд ерөөсөө юм шүү дээ. Түүхийн эдээс бэлэн бүтээгдэхүүний үн бол хамгийн доод нь 40% илүү байдаг. Дээшээ болохоор 2-3 дахин өндөр үнэтэй болдог. Ийм учраас аль болохоор бэлэн бүтээгдэхүүн одоо махны үйлдвэрийн салбарт гэтэл консерв, янз бүрийн нөөцлсөн савлсан махнууд гэх мэт үйлдвэрлэх хэрэгтэй. Дан голуузаараа биш. За арьс сэрний салбарт жишээлбэл одоо сая Дасцэг доктор хэллээ янз бүрийн бэлэн бүтээгдэхүүн голлуулсан байна. Ноолуурын салбарт бол үнэхээр маш их дэмжлэг үзүүлэх хэрэгтэй юм байна. Харин саяхнаас нэг засгийн газраас бас тодорхой дэмжлэг үзүүлэх гээд байгаа сураг байгаа юм шиг байна л да. Тэр нь зөв гэж бодож байгаа. Ягаад гэвэл 100 тэрбумын зээл болгоно ч гэсэн юм сураг байгаа тий. Ноолуур бол яг хамгийн түрүүнд л манай гадаад зах зээл дээр гарсан гол бүтээгдэхүүн улам сайн дэмжиж өгөх хэрэгтэй. За ийм маягаар малчтын энэ үйлдвэрлэдэг түүхийн эдийнх нь үнийг өндөр болгож, бэлэн бүтээгдэхүүн болгож, гадаад зах зээлд гаргаж одоо гаргаж чадах юм бол буцаад нөгөө үйлдвэрүүд чинь малчнаас авдаг түүхийн эдээ өндөр үнээр авнаа та. Тийм биз дээ. Өндөр үнээр гадаад бүтээгдэхүүн зарцсан чинь тэртээ тэргүүдээр засаг бид нар харжлаа шүү. Тэгээд ингээд ийм маягаар малчтын орлогыг өсгөх хэрэгтэй. Орлогоо өсгсөн малчин бол эргээд одоо хашаа орооноосоо өсвүүлээд хадлан тэжээл авахаас өсвүүлээд гэр орон гээд бүх юма сайжруулж тогтуулж ирлээ. Зүгээр түрээс тэр малчинд нэг мөнгө өгөөд явах. Тэр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг илүү өндөр үнэтэй бүтээгдэхүүн болгож урагтал тусалах хэрэгтэй. Энэ одоо яг Дасцэг докторын хэлдэг ноолуур одоо мах, сүү, арьс, сэр гэх мэт энэ бүтээгдэхүүн энэ бол яг гэвэл хамгийн онцлог нь нөхөн сэргээгддэг баялаг байгаа юм. Манай мал аж ахуйн түүхийд бол одоо бид ойролцоогоор бидний тооцоогоор бол нэг манай улсны 30 сая малтай байхад болмоор юм шиг байгаа юм. Тэцэрийн даацсанда 30 саяас жил болгоно нэг 10 саяыг эдийн засгийн эргэлтүүд оруулмаар. Одоо мах болгоно за тэгээд бус түүхийд ашиглана. Ингэсэн тохиолдолд энэ ерөөсөө уул уурхайн баялагаас дутхгүй мундаг баялаг. Уул уурхайн баялаг бол нөхөн сэргээгддэг. Ашигт малтмал бол тодорхой хугацааны дараа дуусна. Тэгэхээр энэ дээр би яг нэгэнтээ ингээ амнесийн нэг үг хэлчмээр байгаа. Энэ сүүлийн үед энэ уул уурхайг түрүү Наранбаатар чарлаа одоо маш их бүгдээрээ л одоо баг хүүхдүүд хил дорхтой уул уурхайг гэдэг байна. Тэгэхээр яг үхээр уул уурхайгаас бид нар бол мөнгө олох ёстой нүнэ.
Тэр мөнгөөрөө бид нэр яг Наранбаатарын хэлдэг шиг техник, технологи, хөрөнгө оруулалтын их усүр бий болгож бусад салбаруудаа хөгжүүлэх. Тухайлбал нөхөн сэргээгдэг тэр мал аж ахуйн гаралтай түүхийдээ бүрэн боловсруул. За ингэх ёстой юм чинь одоохондоо бол бодлого дан уул уурхаар лугаал яриад байна. Нөгөө талаа орчихсон баг. Тэр мал аж ахуйн гаралтай түүхийдээ яаж боловсруул, яаж дэмжих үү тийм ээ? Сул анхаарч. Хэрвээ энэ дээр одоо зэрэгцүүлж анхаарах хэрэгтэй. Уул уурхаатайгаа бараг адилхан ач холбогдол өгч тэр дасцуг докторийн хэлдэг ноолуур, мах, арьсэр бүгдийг боловсруулах чиглэлээр аял жуулчлалын салбарыг ч гэсэн. Одоо орчин үед үйлчилгээний экспорт гэж маш чухал ойлголт байна шүү дээ. Тэгэхээр би зөв ганцхан жишээ хэлье, дэлхийн орнууд жишээлбэл одоо үйлчилгээний экспорт эрүүл мэндийн салбарт байдаг. Дэлхийн их олон орноос өндөр одоо сайн эмнэлэгтэй орнуудад чимчлүүлдэг. Олон зуун сая долларыг тийшээ цугтагч. Боловсролын салбарт үйлчилгээний экспорт байна. Сайн сургуулиуд руу одоо олон хүмүүс очиж сурж мөнгө их цутгах чинь. Тэгвэл манай одоо эрүүл мэндийн салбарт тийм байж болно. Сайн эмнэлгүүдийг байгуулж чадах юм бол Оросын холбооны улсын бүрээдүүд монголчууд байна, өөр монголоос ч байдаг юм иржимшлүүд. Орлогын тухайлбал зөндөө байна. Ийм зүйлээр анхаармаар. Кластер гэж сүүлийн үед нэлээд яригдж байна. Хүмүүсийн анхаарлыг татж байна. Нэгдэл байгуулах замаар кластерыг хөгжүүлэх тухай нэлээд яригдж байна л да. Гэхдээ яг энэ одоо бас хөгжлийн одоо зөв зам мөн үү гэдэг дээр бас асуултын тэмдэг тавьмаар байна. Яг тэгэхээр хэд их нэгдэлчих явдаг бол өөрөө монополийг бий болгодог. Тэгээ монопол салбаруудыг бий болгосноор эдийн засаг өөрөө эргээд гацаанд орох аюултай гэж би харж байна л та. Тийм учраас өсөлт томт кластеруудыг харин бий болгох нь хэцүү байна гэж. Тэгэхээр гадаадаас бодоод шүү дээ. Хоёрдугаарт уулуурхан салбараас орж байгаа орлогыг технологи руу яаж одоо оруулж чадж байгаа гэдэг нэг жишээ ярмаар байгаа юм л да. Би өөрөө уулуурхан хөдөө аж ахуйг мэдэхгүй. Гэхдээ би Австралид очиж технологи судалсан энэ жил. Уулуурхан технологи. Тэгэхдээ би Австралийн хөдөө аж ахуйтай танилцах боломж надад олдсон л да. Төвчлээ цагаараа. Гэтэл дээж нэхэд 6 хоногийн дотор өвсийг ийм өндөр ургуулж чадчих байхгүй. Гэхдээ тэрийг хөрсөн дээр ургуулахгүй. Зүгээр төмөр ийм тавцан дээр тогтмол температурад ургуулчих. Тэгээд тэрийг идсэн хон нөхөр. За ялангуяа 11 сарттай нөхрөд 2 тонн жинтэй байгаа байхгүй. Тэгээд Австралид 1 кг ах $40 үнэтэй. Өөрөөр хэлбэл нэг нөхөр $80,000 үнэтэй болчихно тийм. Энэ бол өөрөө мэддэг суурьсан эдийн засгийн цөм байна гэж би харсан байна. Одоо Австрали дэлхийд уулуурхаагаараа хамгийн их ноёлдог уулуурхайн экспортыг одоо дийлэнхийг одоо эзэлдэг ийм маш том улс орн. Гэхдээ эдийн засгийн бүтцийг аваад үзэхээр уулуурхаа өөрөө нэг 25-аас 30% эзэлж байгаа байхгүй дотоодын нийт бүтээгний. За энэ өөрөө маш зөв хөгжлийн одоо загвар байна гэж би харж байгаа. Монгол өнөөдөр ингээ харахаар экспортын нийт бүтээгдэхүүний бараг 90% уулуурхайн бүтээгдэхүүн. Тэр тусмаа цөөн хэд нүүрс зэсийн одоо үнээс хамааралтай юм эдийн засаг байна. Цөөхөн хэдхэн төсөв. Бид үнэхээр цөөн хэдэн төслийг ингэж маш хүчтэй дэмжих замаар хөгжүүлэх ёстой юм уу? Аль эсвэл олон жижиг төслүүд гэхдээ тэр нь илүү хөдөлмөр одоо багтаамж ихтэй ажлын байрыг олон тоогоор бий болгосон ийм жижиг дунд уулуурхаг хөгжүүлэх ёстой юмнууд дээр бас дахиад асуултын тэмдэг тавьмаар. Тэгээ энэ эдийн засгийн форум дээр бас энэ талаас нэлээд яригдах гэж бодож байна л да тийм. Энэ яхад Наранбаатараас үед бол энэ салбар олон хоорондын баланс надад алдчихсан байхгүй. Бас хэрэг аж ахуйн салбаруудыг ярьдаг шүү дээ. Нэг хэсэг л үгүй экспорт гээл ноолор гээл явсан. Тэснэ одоо тэгэл одоо уул уурхаа гээл ингээл өөрөөр салбар хоорондын баланс надад алдагдаад байгаа учраас эдийн засаг чинь тийм төвтөртэй банкын өсөлт гарахгүй нэг хэсэг огцон өсвөл нэг эдийн засгийн өсөлтийн нэг замтайгаа нөгөөт нуунаад ирдэг. Иймэрхүү зүй тогтолцоонууд ерөнхийдөө харагдаад байгаа. Хоёрдугаар өөр нэг юм бол хөгжихгүй байгаагийн шалтгаан бол одоо манай энэ тогтолцоонд байх юм тийм. Нэг ерөнхийн тогтолцоонд 4 жилээр ингээд нэг гардаг. Тэгээ нэг баха юм амлж юм амлж гарч ирээ тэрийг зүйлэх гэж нэг залга тавьсан гэдэг юм сум яа нэг их хурлын гисүүд нь сумдаа төсөө хөөрлөө сууж идэг юм бас Монголоос өөр ханч байхгүй байгаа шүү дээ. Тэр энэ тогтолцоогоо сайн өөрчилж чадах юм бол манай эдийн засаг бол богино хугацаанд эрчимтэй хөгжих боломж байна гэж би дүгнэлтийн хөрж байгаа шүү дээ. Энэ дээр бас санд нэг ер нь манай 20 жил хөгжиж чадсангүй тийм ээ. Сингапур шиг 2 удаа болчих боломж алдсан. Сингапур бол бүх хүн амаа орон сууцыг хангацсан тийм ээ. Маш өндөр түвшинд төрсэн тийм ээ.
Гэтэл энэ бид өнгөрсөн 20 жилийн одоо бид юун дээр алдаг гэдгийг ярих хэрэгтэй. Энэ алдаагаа засна гэдэг бол цаашаа зөв яваад гэсэн үг. Жишээлх юм бол одоо манай эдийн засгийн форм голдоо. жишээний сонгуулийн систем буруу байна. Хүн амын 50% энэ сууж яхад нь 20 гишүүн эндээс гардаг тийм ээ. 50 гишүүн нь орон нутгаас гардаг энэ буруу байна. Жижиг тойрог том тойрог буруу байна. Энэ чинь улс орны хөгжлийг далаа ижлээ. Сүүлийн 8 жилийг далаа ижлээ шүү дээ. 2004 онд 100000 цаас 500,000 цаас 2008 онд 1 сая 1.5 сая гэдэг ингээд хөгжлийнхаа 8 жилийг бид алдчихлаа. За энэ улс төрийн систем нь буруу, сонгуулийнхаа хуулийг зөв гаргах хэрэгтэй. Сайлах юм бол хөгжлийн бодлого боловсруулдаг байгууллага байхгүй Монголд. Энэ хөгжлийн яам байх хэрэгтэй. Шадар сайдаар удирдуулсан. Одоо бүс нутгийг хариуцсан яам алга шүү дээ. Оросд бол бүс нутгийн яам байж байна. Монгол бас энэ том өргөн нутагтай юм бол бүс нутгийг хариуцсан яам байх хэрэгтэй шүү. За тэрийг болиё. Үндэсний хөгжлийн яамн дотор нэг том тийм газар байх хэрэгтэй. Гэтэл тэр нь байхгүй. Гэтэл үндэсний хөгжлийн яам яаж хөгжлөд төлөвлөх юм? Нэг хэдэн салбар барьдаг аймагуудаа яаж хуваах юм, сумдуудаа яаж хуваах юм? Энэ нутаг дэвсгэрийн хуваарлалт буруу байна. Энийг өөрчлөх хэрэгтэй. Энэ олон сум бол хэрэггүй, сумдуудыг нэгтгэх хэрэгтэй. Зарим аймгийг татан буулгах хэрэгтэй. Ийм үр ашиггүй систем байж болохгүй. За манай шинжилгээ ухаан буруу системээр явж байна. Одоо шинжилгээ ухааны академич гэдэг хүн 400,000 төгрөг тогтмол аваад сууж явах юм гинэ. Ямар ч нээлт хийхгүйгээр эрдэнэ зэрэг цолно гэдэг. Энэ систем чинь буруу байна. 100 хэдэн шинжилгээ ухааны байгууллагыг өндөр технологийн байгууллагыг түүж аваад санхүүжүүлээд хөгжүүлэх хэрэгтэй. Дээд боловсролын систем буруу байна. 200 дээд сургуультай 160,000 оюутан хинт хэрэгтэй. Өнгөрсөн 20 жил дээд боловсролтой хүнийхээ ачаар хөгждөг бол хөгжих боломж өгдөн шүү дээ. Энэ цөөхөн хэдэн сургуулийг садгаж аваад судалгааны сургалт болгоод тэр Стэнфордын их сургуулийн Захиурийн хөндийн, тэр Массачусетсын их сургууль, тэр Новосибирскийн их сургууль, тэр Томскийн их сургуультай адилхан тийм байх хэрэгтэй шүү дээ. Тэр шинжилгээ ухааны дэмжих хэрэгтэй байна тийм үү? Энэ аж үйлдвэрийн бодлого, аж үйлдвэрийн бүтэц тогтолцоо буруу байна. Малчны амьдралыг дээшлүүлэх гэж бодож байгаа бол аж үйлдвэр хөдөө аж ахуй аж үйлдвэрийн цогцлог маягаар хөгжүүлэх хэрэгтэй. Малчтад одоо үйлдвэр байгуулж өгөх хэрэгтэй. Ноолуурын үйлдвэр байгуулж өгөх хэрэгтэй. Аль ширнээ үйлдвэр байгуулж өгөх хэрэгтэй. Сүүний махны үйлдвэр байгуулад малчтад өгөх хэрэгтэй. Эх орны ишиг гэдэг нэрээр өгж бодно. Малчд бол энэ том том үйлдвэртэй хамтарсан үйлдвэр байгуулах юм бол гадаад зах зээл дээр бүтээгдэхүүнээ борлуулж чадна. Тийм учраас одоо жишээ нь энэ ноолуурын үйлдвэр говь компани 49%-ийг малчтад зөвөөр өгчих хэрэгтэй. Эх орны ишигт. За тэгээд та нар говь компани ашигаас 49%-аас ногд ашиг авна шүү гэх юм бол хятадуудад ноолуураа өгөхгүй шүү дээ. Би түрүү хэлсэн шүү дээ. Хятадуудад 50,000-аар өгж байгаа юм бол бид нар дээр нь $100 татвар авах хэрэгтэй. Бид тэр хөдөө аж ахуй зартуулж байгаа бүх мөнгөө тэр татвартаар тооцоож авах хэрэгтэй. Жишээлх юм бол одоо бүх сумдад мал аж ахуй эрхэлсэн 3 шинэ одоо мэрэгчлийн сая бэлтгэж шүү дээ. Тэгэхээр малчтад зориулт тэр 3 чинд ажиллаж шүү дээ. Тэгвэл тэднийхээ цалин малчтаас авъя л да. Тэгэхээр цөлийг одоо цөлжилтийг бий болгож байгаа, бэлчээрийг хомсдуулж байгаа татварыг авъя. Монгол орны ард түмний баялаг бас усыг хэрглэж байгаа малчтаас мал нь усны татвар авъя л да. Тэгэх юм бол одоо хинэн ч өгч чадахгүй гоос. Тэгэхээр одоо ингээд хөдөө аж ахуй аж үйлдвэрийн цогцлог маягаар төгжихгүй мал аж ахуйн тусдаа аж үйлдвэрийн тусдаа дундуур нь хятадууд нь ороод ирээд хэвчсэн ийм маягаар бол төгжихгүй би бодоод байгаа юм л да. Тэндээс ер нь юм хэлэх ч тий. Яг зүгээр жижигхэн санал юм л да. Юу гэхээр энэ бүсчилсэн одоо хөгжлийн үзэл баримтлал гэж нэлээд дэхэнээр яригдаад байсан. Одоо тэгээд яг тэр зарчмаар явж байгаа гэсэн байсаа мэдэхгүй байна. Энийг хөгжүүлэхийн тулд эдийн засгийн эрх мэдлийн тухайн бүс нутгууд олох нь хэцүү юм байна гэж харж байгаа. За яагаад тэгэхээр бодож ирсэн хэлэлдээ саяхан болсон. Одоо Монголын нүүрс экспортлог компаниудыг хилээр гаргахад л хятадын талаас хилийн хаагаа ичж байна л да. Янз бүрийн шалтгаалчид. Тэгэхэд манай нүүрс экспортлагч нар юусэн үйл ажиллагаа нам зогсож байгаа байхгүй. Эрх мэдлийн хувьд болохоор тэр хилийг хаах нэг асуудал нь тэр өвөр Монголын одоо захирагчийн мэддэг асуудал байт юм. Засгийн газрын мэддэг асуудал биш. Маш их том эрх мэдэл байгаа хөгжүүлэх. Гэтэл тийм асуудал болоход өнөөдөр Монголын засгийн газар хэрэгжүүлж агентнууд өнөөдөр энд сандаад хуралдаж байгаа байхгүй. Тэгэхээр ийм харьцангуй юм хуваарлт байна. Тэгэхээр зүгээр одоо ингээ харахад тэнд тийм эрх мэдлийн хуваарлт байгаа учраас өнөөдөр бүх одоо нүүрс гарах болцоотой бомбуудыг хятадын нэг компани нүүрс угаах үйлдвэрүүдийг үжээ барьсан байгаа байхгүй тийм. Биднийг одоо нэмэн өртөг шингэсэн боловсруулах үйлдвэр яриад хэрэлдээд хоорондоо сууж хооронд тэд нар үжээ бүр хилтэйгээ толгойд ингээ барьсан. Тэнд ирээнээс маш том одоо тэрийг дагсан хотчлтын маш том хөгжил явж байна. Гэтэл Монголын одоо хууль дээр бол хил дотор хилийн бүс зоон дотор үйлдвэр байх ч юм барилга байгуулалт байх ч юм худалдаа аж үйлдвэр эхлэхээс хоригдчиход байгаа байхгүй. Энэ нь өөрөө өнөөдрийн ирээн ба замын үеийн одоо хөгжлийн харилцаа хамаар ямар байгааг харьцуулсан ийм л юм болчиход байгаа. Хятадын эдийн засаг зөвхөн хил гараал цаанаас $40 олон сая долларыг бид нэр
ганцхан километрийн нөө 2 километрийн нөө барьж болцоо тийм бид нэг алдаад сууж байна л да. Тэгэхээр өөрөөр хэлбэл түрүү нөгөө эдийн засгийн бүс нутгийн яг бүсчлэн хөгжил гэж ярьж байгаа. Миний мэдээр бол сам эдийн засгийн бүсчлэн 6 бүс байгаа тийм ээ. Эдийн засгийн бүс бол бүсэд дотор тий. Тэгээд тэр хамгийн гол нь миний сонсноор бол талын мэлцгээд маш том алтны урттай газрыг эдийн засгийн бүс тойрчлаа шүү дээ. Болгоцсон тийм үү. Ерөнхийдөө бол ийм хөл явж байгаа байхгүй тий. Таны юу гэж асууад? яг зүгээр үлдээ.